За үзэгч одныхаа амрыг гэрий өнөөдөр манай их хурлын гишүүн Монгол улсын ерөнхий сайд байсан олон түмний маань хүндэтгэж явдаг танил хүн улсын их хурлын гишүүн Амар Жаргал, Монгол улсын шинжлэх ухааны академийн академич нэрт хуулж доктор профессор Наран Гэрэл бид гурав ингээд Монгол орныхоо одоогийн байдал сүүлийн 10 жилд бид нар Монгол оронд болж өнгөрсөн үйл явдлуудын ерөн гол хандлагын талаар санал бодлоо солилцъя. Энэний учир шалтгаан юу вэ? Одоогийн хүндрэлтэй байдлаас бид яаж гарах арга зам юу вэ? Энэ талаар ярилцъя гэж гурвуулаа тохироод энэ дээрээ асууж байна. Тэгээ бидний асуудлууд бид гурван хувьд тодорхой эхлээд Монгол улсын маань одоогийн нийгмийн улс төрийн байдал ямар байна? Сүүлийн жилүүд бид нэр ямар замаар явж одоогийнхоо нөхцөлд орох гэдэг талаар сандаа солилцъя гэж бодож байна. Тэгээд цагаан толгойн үсгээр амраа ерөнхийдөөс гэж яасан гэдэг. За юуны юмсарга ийм сайхан нэвтрүүлэг санаачлаад бас өөрж оролцуулж байгаад их баяртай байна. Тэгээд яг хөө зүгээр жоохон системтэй ярих хэрэгтэй байна л да. Энэ одоо нөхцөл байдал маань эдийн засгийн салбарт ямар байна, улс төрийн салбарт ямар байна, нийгмийн салбарт ямар байна гэсэн ийм бүрэн дотор ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. За эдийн засгийн салбарт бол яг хөө зүгээр сүүлийн одоо 15 жил гэх юм 10 жил за 20 хэдэн жилийг аваад үзэх юм бол үнэхээр урд өмнө байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарсан, сошиал чанарын өөрчлөлтүүд гарсан. За төр засгийн хүрээнд дотор, улс төрийн хүрээнд дотор бол бид нар бас шин дүрмээр амьдрах гэж оролдож байгаа. Шинэ үндсэн хуулиар баталсан парламентын засаглал гэдгийг тогтоосон энэ хүрээнд дотор улс төрийн намууд бол тэргүүлэх үүрэгтэй гэдэг ийм одоо зарчмыг гаргаж ирээд энэ дүрмээр тоглох гэж оролдсон боловч энэ субъектууд маань бас тодорхой хэмжээгээр өсөж өгдсөнгүй. Шинэ элементүүд байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ улс төрийн салбарт дах тэр өөрчлөлтүүд маань бол магадгүй тэр даже эдийн засгийн салбарт өөрчлөлтөөс бол нэлийн хоцорсон болов гэсэн ийм одоо төгөлтөг хийж байна. За нийгмийн салбарт бол Монгол хүн өөрийнхөө үндсэн нийгэм мэдрэх, үнэлэмжээ мэдрэх, за би жоохон энэ дэлхийн ертөнцийн чинь хаана байгаа вэ? Миний байр суурь юу вэ гэдэг тэр өнцгөөс бол нэлийн том өөрчлөлтүүд гарсан байгаа ба. Гэхдээ бас нэг зүйл ажиглагдаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг л сэтгэл хангалуун биш. Одоо яг нэг үг хэлэхэд бол энэ 20 хэдэн жилийн түүхийг аваад үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн хэд дахин өслөө шүү дээ. Хуваар биш бүр хэд дахин өссөн. Тэгж дахин өсөж байхад бол ер нь бүгд л одоо аз жаргалтай баяр баясгалантай байх хэрэгтэй тийм. Тэгсэн мөртлөө бид нарыг аваад үзэх тэр нэг л сэтгэл дундуур нэг амьдрал дээр өөр дээр нэг бууж байгаа юм нь бол хомсгол харагдаад байна. Тэгэхээр миний харж байгаагаар бол энэ гурван салбарт бол нэг иймэрхүү юм дүр төрхөл харагдаж байна гэж ойлгож байгаа. За түмэндээ хөргөх энэ чухал одоо ярилцлагыг зохион байгуулсан Монгол улсын ерөнхий сайд асан миний бас хайрлаж хүндэтгдэг Монголын одоо улс төрчдийн дотроос хамгийн шударга даацтай зангарахтай одоо хүний нэг гэж ингэж хүндэтдэг гэж явдаг хүний зохион байгуулж байгаа ярилцлагад оролцож байгаа их баяртай байна. Тэгэхээр уг нь 1992 оны үндсэн хуулийг баталсны дараа Монголын ард түмэн одоо л нэг амар амгалан ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай энэ дэлхийн ямар ч одоо ард түмний өөдөөс ихцэлж харах энэ өвдөөдсийнхаа одоо энэ түүхэн уламжлалыг цааш нь аваад явах хэрэгтэй гэж бодсон чинь одоо эргээд 20 жилийн дараа харсан чинь бүх юм одоо талаар бол. За энд шалтгаан юу гэсдэг би хууль зүйн хувьд бол 2-3 хаан зүйлээр одоо товчлоод хэлье гэж бодож байна. За нэгдүгээр бид үндсэн хуулиа одоо дагаж мөрдөж чадсангүй. Үндсэн хуулийнхаа нөөцийг одоо ашиглаж чадсангүй. За эрх баригчид маань өөрсдийнхөө одоо ажлын алдаа, завхрал, эндэгдлийг одоо үндсэн хууль руугаа чихэж юм л бол одоо сонгуул төхөөд ирэхээр зэрэг л одоо үндсэн хууль руугаа дайрдаг, өөрчилдөг ийм одоо байдал бол Монголын нийгэмд одоо энэ хуульч ёсыг тогтооход бүрэн тогтооход бол сайтар нөлөө үзүүлж чадсангүй. За хоёрдугаарт бол энэ уг нь бол бид одоо эрх баригчдаар
одоо ерөнхийлөгчээр юм уу их хурлын даргаар ерөнхий сайдаар удирдуулдаг биш. Хуулиар удирдуулдаг ийм тогтолцоорыг ингэж шилжсэн. Гэтэл харамсалтай нь одоо энэ 20 хэдэн жил бол ийм байсангүй. Эрх баригчид юуны юм нь одоо хуулиа өөрсдөө зөрчдөг. Ярихдаа нэг зүйлийг ярьдаг. Хийхдээ одоо хамгийн шударга биш эрх мэдэл одоо албан тушаалын төлөө улайрч ёс суртахуунгүй ийм үйлдэлүүд бол Монголын нийгэмд газар авсан. Өөрөөр хэлбэл эрх баригчдын хувийн одоо үлгэр дуурайл бол Монголын нийгмийг одоо самбраагүй. Ерөөсөө л одоо ялангуяа залуучууд энэ хорвоод бол ерөөсөө хоёр юм хэрэгтэй юм байна. Нэгдүгээрт бол эрх мэдэл албан тушаал хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт одоо ямар ч аргаар олсон хамаагүй мөнгө хэрэгтэй юм байна гэсэн ийм байдлыг бол Монголын нийгэм л одоо дээр нь уг нь энэ парламентын баталж байгаа одоо хуулиуд бол их шударга нийтийнхээ эрх ашигыг эрхэмлсэн ард түмнийхөө төлөө юм хуулиуд байх хэрэгтэй. Гэтэл одоо сүүлийн үед бол ард түмний эсрэг зөвхөн одоо баячууд хууль бусаар магадгүй одоо хахуулын замаар их хэмжээний мөнгө хөрөнгөтэй болсон ийм улсууд өөрсдийг хариуцлагаас шийтгэлээс одоо мултлах ийм одоо хуулиуд бол сүүлийн одоо жилүүдэд батлагдж байна. Тэгэхээр энэ бүх одоо үндсэн шалтгаанууд бол ерөөсөө Монголын нийгмийг юу ирээдүйдээ итгэлгүй гарцгүй одоо болгож ирнэ гэсэн ийм дүгнэлтийг би одоо 200% товчтон хийгээд байгаа шүү дээ. Тийм. 25 жилийнхээ түүхийг бүхэлд нь аваад үзвэл хоёр хэсэг асуудал тусдна ярмаар санагдав. Нэг нь манай ерөнхий замнал. Бид нэр 90 онд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг баримжаасан ийм нийгмийн орчинд амьдрийгээд арчсан хөлсрын замыг сонгож авсан. За энэ зам дээр монголчуудын туулсан бэрхшээлүүд асарыг агуулсан олод амжилт асарыг тэгээд одоогийн Монгол орн бол 90 оны өмнөх Монголдоо харьцуулшгүй дээ. Дэлхийд нэртэй хаанач явсан одоо монголчууд бол ер нь үеяга өснө шийдвэрлэх сэтгэлийн тэнхээтэй аргатсан гэсэн юм л ойлголттой явдаг. Тэгээд эдийн засгийн хувьд бол яг олон хөвслийн эдийн засгтай болоо улс төрийн эрхчлөлттэй болоо шашин шүтлэгтэй болоо гол нь Монгол орн тусгаар тогтнолоо баталгаажуулж хувь заяаныхаа жолоог өөр усны гартаа барих юм нөхцөл бүрдээд энэ бол манай ерөнхий замнууд олддог. Тэгээ миний бодоход энэ дотроос сүүлийн нэг 10 жил нэг өөр мэт гэж. Одоо ингээд өнөөдрийн байдлаар бид нар ямар нөхцөлд ороод байна гэх юм бол Монгол улс маань сүүлийн 8-аас 10 жил явуулсан төрийн бодлогын одоо уршигаар эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд бид нар мухардад орлоо. Эдийн засгийн маань өсөлт өөрийнхөө бодит улцоос хоцорч байна. Монголын эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаараа жил 6-аас 7% өсөлт генерат хийх чадaltaй эдийн засаг. Экспорт бол Монголын эдийн засагт бол ер нь асар их том хувь эзэлж байгаа. Ийм экспортын орлоготой улс орн бол ер нь нэлээд түргэн хөгжих боломжтой л. Гэтэл одоо энэ жилийн байдлаар 2.5% төр бид нар бууж ирж байна. Цаашдаа ингээд харахад бол ер нь өр зээлийн төлбөр гэдэг эдийн засаг маань аюул дампуурд орох энэ зам руугаа бид нар орлоо. Энэ бол нэг харамсалтай зүйл. За хоёр дахь нь юу гэхээр зэрэг 90 оноос юу 2004 оны сонгуулиас өмнө гэж бодъё. Улс төрийн хүчнүүдийн гол өрсөлдөөн бол юу байх вэ? Шин замд аюу эсвэл хуучин социализмаас сайжруулаад өгдөг асуудал байсан. Одоо энэ асуудал байхгүй болж. Хуучин төрөөржсэн Монгол ардын хувьсгалтай одоогийн Монгол ардын намынхан ч ардчлалын тухай ер нь ардчилсан намынхнаас илүү яг зөвччих гэдэг болж байна. Харвар суугаад төгсөн цол зэрэг хамгаалсан гэдэг түнээр ярихтай. Тэгвэл тэр энэ замын тухай маргаан байх. Гэтэл одоо улс төрийн хувьд бол улс орноо яаж авч явах вэ гэдэг асуудал байдаг. Гэтэл одоогийн байдлаар их сонин нөхцөл бүрдээд байна. 2004 оны сонгуул, 8 оны сонгуул, 12 оны сонгуульд улс төрийн хүчнүүд амлж бол бүхнийг л амллаа. Тэгээд юу болов гэхдээ зэрэг ер нь бэлсэн байхгүй. Одоо 12 оны сонгуулиар
бэлэн мөнгө тараахыг хүртэл амлж үздэг. Тэгээ эдийн засгаа туйлдуулаад хайчихлаа. Эдийн засгийн хамаг тэнцвэрүүдийг эвдлээ. 12 оны сонгуульд бас нэг том зорилтууд яасан. Нөгөө үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зорилтууд бол өнөөдөр байхгүй шүү дээ. Одоо аргын ятгахтай хэрэгчид маань яаж байна вэ гэхээр тэр гандангийн дэнжийн одод замын уулзвар зассан хэнийг авъя вэ гэд байшингаас том самбар өдгөж сууж шүү дээ. Би хажуугаар нь гарах болгондоо инээд хүрдэг. Улаанбаатар хотоо өмхөөрүүлчихлаа хэнийг авъя вэ гэд нэг самбар өдгөжхүүдээс болох шүү дээ тэр чинь хажууд нь. Тэгээ ер нь улс төрийн хүчнүүд маань итгэл даах энэ чадварыг суулгарлаа. Хоёр дахь нь улс төрийн хүчнүүдийн хувьд олон түмнүүн гарахад ёс суртахууны баталгаагүй бол даацгүй бол ёс суртахууны худлаа амсаар байгаа, бие бинийгээ янсаар байгаа. Тэгээ аль ч улс төрийн хүчнээ тулгойд нэг л гэсэн эрх баригч улс төрийн хүчнүүдийг хэлж байна л да. Эдгээр улс төрийн хүчин толгой чинь нөгөө л олигархууд гарчихсан ингээд сууж байдаг. Тэгээ энэ талаас нь харахад бид нэр улс төрийн юм мухарданд орлоо. Одоо шинэ үзэл санаа, шинэ хүч хэрэгтэй гэсэн ийм л ойлголт төрөөд байгаа юм л да. Тэгээ ер нь сүүлийн 4 жил за цаашлаад бүр 8 жилээр ингээд аваад үзэх юм бол Монголд их сонин үйл явдлууд боллоо. Бид нар эдийн засгаа урагшин өстой өсрөнгөө чирж чадах гол баялаг жишээлхэд оюун толгой 5 толгойн асуудлыг шийдэж чадсан. Оюун толгойн асуудлыг өнөөдөр хөдөлгөлөө гэдэл баярлаад баахан худлаа хуулга явж байгаа олон түмнийг мөнхрүүлсэн. Жишээлхэд сая нэг сайтан дээр ингэж байна л да. Оюун толгой одоо жилд 3 тэрбум доллар Монголд орж ирнэ гэдэг. Тэгсэн чинь оюун толгойн бүх орлогчийн 3 тэрбум доллар хүрэхгүй юм шүү дээ. Зэсээ алдаа мөнгө тооцоод. Тэгэхэд энэ чинь нөгөө гэрээгээр аваачаад бүтээгдэхүүнийхээ борлуулсны орлогыг гадаад байршуулна гэдэг дээрээ хийчихад Монгол төр орж ирэн төсөвт орно гэж байна. Сая нэг мэдээлэл гарсан чинь тэрбум 300 сая доллар төсөв төлөрүүлээ гэж. Тэр чинь 2.6 их найд Монголын төсвийн 30%. 3-1. Гэтэл жинхэнэ төсөвт орсон 350 тэрбумтэй тэрнээсээ өөрөө төлөөд үлдсэн гэдгийг зааталт нь. Тэгээ ингээд худлаа. Өөрөөр хэлбэл Монголынхаа баялагын ингээд гадныханд тавьж өглөө миний бодоход энэ гадны одооноос орж ирж байгаа улсууд дотор за түншиж би Монголтой түншлээ хамтарч итгэл хүлээж хамтарч ажиллая гэсэн хүмүүс. Нөгөө талд нь өөснөө гадна суучаад монголчуудын гараар өөснөө баялагийг нь зөвмүүлээд зөөж гаргах нөгөө шинэ колоничлын бодлогоч Монголд ороод ирлээ шүү дээ. Тэгээ ер нь ингээд одоогийн байдлаа харахад бид нэр тусгаар тогтнол гэж их ярьдаг. Эдийн засгийн тусгаар тогтнол бол үндсэндээ суларлаа. 12 онд Алтан хуйгийн засгийн газрын үед их хурлд асуудал оруулж хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Эдийн засгийн орон зайгаа үнэхээр задлсан шүү дээ. Тэнцээж их хөрөнгө оруулалтанд нь 30% жилийн баталгаагүй, баг хөрөнгө оруулалтанд нь 5 жилийн баталгаагүй. Тэгээ одоо ер нь Монголын төр засаг татварын бодлогоо өөрчлөх, цалингааны бодлогоо өөрчлөх, хүүгийн бодлогоо өөрчлөх ямар ч боломж байхгүй өөрийнхөө гарыг хүлээд хийчихсэн юм сууж байна. Тэгээ хамгийн харамсалтай одоо улс төрийн хүчнүүд маань яаж байна вэ гэхээр зээл. За их хурлын төвшөнд хүлээн зөвшөөрснөөр бол одоо 21 тэрбум долларын өртөө боллоо. Энэ бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даваад гарсан өөр. Энэ бол олон улсын жишгээр бол ер нь дампуурлуур тун ойрсон юм л үзүүлэлттэй. Тэгээд бид нар өрөө төлөё гэхэд бусдаас зээл аваад авсан зээлээр өрөө төлөөд ингээ өрийн эргүүлэг. За гадны хэлээр бол өрийн нүгч гэж хэлдэг нэг монголоор бол өрийн эргүүлгэнд орчихлоо доо. Тэгээд нөгөө данцангаар авж байгаа хэлдгээр үгээр өвчин бараг төхөр төлөөс гэдэгт л бид нар өнөөдөр зовж байгаа. Одоо Монголын хүн бүр нь 20 сая долларын өртөө нялх хүүхэд хүртэл өтөл настан хүртэл бүгдээрээ 20 сая доллар. Энэ өрийг төлнө гэхэд дахиад 20-30 жил хэрэгтэй болно. Оюун толгойн өрийг чинь бид нар төлнө гэхэд баялгаа хүнд өгчхөд араас нь өртөө үлдээд
37 он хүртэл ашиг хувааж чадахгүй юм байдалд орлоо шүү дээ. Ийм байдалд бид нар ороод байгаа. Миний бодоход бол ардчлалын зам зөв, монголчуудын сонгосон зам. Энэ сонгосон зам бол асар их олон янзын хувилбартай байж болох. За тэрийн дотороос манай төр засгийн одоогийн ингээ бодлогын хүрээнд орсон сонгож авсан зам мөр маань хямралын зам, дороотлын зам энийг сонгож авч чад байна л да. Энэгээр цаашаа явах юм бол Монгол улсын ер нь язгуур эрх ашиг ноцтой хөндөгдөх. Олон асуудал эдгээрээ болох юм хандлага байгаа. Тийм болохоор би та бүхэнтэй өнөөдөр дүндүгэ хөрвөхийн нэвтрүүлгэд оролцож байгаа баяртай. Харин та нар надыг нэгэмж яхан гөрдөөж ихэд байх шиг байна. Гурвуулаа ярьж байгаа юм нэвтрүүлгийг гэсэн чинь натроо очиж ихэд байх чинь. Одоо нэмэлт саяынхаа юунд тодруулах яриад цаг байгаа юм чинь хэдүүд. Би зүгээр сая хийж байгаа дүгэлттэй бид нар бол ойролцоол дүгэлт хийгээд энэ айгүй их потенциал байсан. Потенциалд дутуу ашиглаж байгаа. Тэрээс ерөнхийдөө хандлага бол зөв гэсэн нэг тийм тийм. Тэгээд дараагийн асуудал нь бол яагаад юм болж байгаа гэдэг асуудал. Тэр зөвхөн нэг цагаан толгойн дараалалаар одоо та ярих хэрэгтэй хаа яагаад гэж. За тэгээд манай үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн. Агт одоо хэний гарт байна бид нар харъя да. Хөрөнгөтэй мөнгөтэй олигархуудын гарт байна. Энэ бол огтоор асуудал. Хэдийгээр их хурлын гишүүдийг олон түмэн сонгож байгаа төвчг тэр сонгуульд оролцох гол эрхийг манай үндсэн хуулиар намуудлаа гэсэн. Тэр намууд маань ямар хариуцлагатай юм, хэний гаргах ёстой юм, ямар шүүлтгүүрээр төрийн өмнө хүмүүсээ гаргах ёстой хууль байхгүй л дээ. Тэгтэл ямар байдалд орох хэрэгтэй зэрэг нь ардчлалын нөхцөл зах зээлийн эдийн чөлөөт эдийн засгийн нөхцөлд чинь хамгийн овцгоотой хүмүүс бизнесийнхэн байдаг юм байна шүү дээ. Яг энгийн хүмүүсүүд эрхчлөөтэй болсон доо баярлаад ингээд өр хүүхдээс өсгөхтэйгээд амьдралаа тэтгэх гээд янз бүрээр оролдож явна. Ухаанаа зарж байгаа өөрөө хүч чармайлгаар. Агтл бизнесийнхэн маань энэ дотроос хамгийн ашигтай арга нь юу гэдэг төрийн жолоог бариад бол ер нь өөрөө нэлээд юм олж болох юм байна гэсэн. Энэ утгаар төрийн жолоог авах хамгийн сайн арга бол намын толгойг барих. Тэгээд аль нэг намын байгууллагад ханд үүх юм уу ажил ингээд нэг нутгийн намын байгууллагыг санхүүжүүлдэг юм уу? Ингэсээр байгаа тэндээсээ өөрийн эзэмшил газартаа өөрийгөө дэмжигчтэй болоод тэндээс гараад ирдэг. Тэгээд эцэст нь төрд ордог юм байна. За ер нь энэ хандлага бол 2000 оноос хойш бол их хүчтэй болсон Монголын төрд. Би 92 онд сонгуулиар нэгж тэр хүнтэн төрд гарч ирээгүй сайн мэдсэн. 96 оны сонгуулиар тэр 2000 онд зөвхөн байлаа. Тэгээд 2004 он 8 гэдэг. За ялангуяа 2006 оны үед ингээд төрийн Монгол Ардын хөлсөлт намынхан засаг бид нар авах ёстой гэдэг аваад нь цоохор засаг гэж байгууллаа шүү дээ. Баах манай л одоо том компанийн эзэд очоод энд сайдууд болоо суулаа. Тэгээ энэ үеэс эхлээд бол ер нь Монголын төрийн аран шин их өөрчлөгдсөн л дөө. Нэгдүгээр шалтгаан. За хоёр дахь нь бол би ингэж боддог альва түүхэн том алхам хийхэд бол аль ч үндэс тонгсааданд эхлээд нэг түлхэц сөх ийм эрчим хүсэл зориг зангирсан хүч хэрэгтэй байдаг. Тэгээд 90 онд монголчуудын сэтгэлийн тэнхээ бол бид нар социалист нийгмээ өөрчилөө хүн төрөлхтөнтэй хамт явъя гэдэг ингээд сэтгэлийн тэнхээгээр хөдөлсөн. Одоо улс төрийн намууд нь бол энэ эрчмийн үндсэнтэй бараад нэг бензин дуусна гэдэг нь үү. Ерөөсөө тэгээд үзлэр биш зөвхөн худал амлалцаар ингээд уралдах ийм байдлаар орлоод. Одоо 16 оны сонгуульд гол улс төрийн намууд юу амлахыг үнэхээр гайхах юм. Айгуу далтан нарыг алган дээр тавиад үгүй алган сарыг хүзүүнээс чинь зүгээд үгүй гэж амлахад дутаад байх шиг байна л да. Устын амлаад тэгээд энэ чинь үтсэн. Харамсалтай нь хөгжил дэвшлийг бүгдээрээ л амладаг. Одоо ингээд ардчсан намыг шүүмжлээд
бид нэр олхиог өдөр үнжид явлаа болохоо байлаа гэж байна. Урд нь 8-аас 12 оны хооронд Хойсгот намынхан Ардаа намынхан төрөв ирж байхад Ардс намынхан доод талд нь хавсарга болж ирсэн. Тэр үед юу хийсэн? Тэр үед хийсэн эдийн засгийн тэнцвэр эвдсэн ял бол энэ 12 оноос хойш хийсэн тэгээ дүндэл дүнд харна эднэр. Аль нь альнаас ялгаагүй болж байгаа. Тэгээд ийм байдалд уруулсны хувьд бол улс төрийн хүчнүүд бол өөрснөө хариуцлага хүлээх ёстой доо. Хамгийн гол нь бид нар улс төрийн хүчнийг яагаад ингэж шүтдэг вэ гэдэг асуудал гэсэн. Социализмын үед нийгмийн ганцхан нам толгойж байхад тэр нам нь бүх сайн сайхан бүхнийг өөрөө санаачилж төрлөө хүртэнэ гэж итгэж байхад энэ төв шуудангийн урд талд нэг байшин шиг том самбар байсан. Тэр үн дээр нам бол манай 90 үеийн оюун ухаан нэр төр нандин чанар мөн гэж хэлээд. Нандин чанар гэдэг нь буруу орчуулгалтаа Оросын Совет гэдэг үгийг мөс чанар гэж орчуулдаг зүг болох байсан. Гэтэл монголчууд тэргээрээ итгэхэд одоо хүртэл нэг нам гэсэн юмыг шүтдэг. Тэгээд тэр нам нь хулгайч эднэр дэвшүүлсэн дамдаа үнийн чигээр тэр дугаасандаа өгнө. Магадгүй нөгөөх нь жоохон эвгүй өөр хүмүүсийг дэвшүүлсэн үгэн шүү дээ. Ийм байд. Энэ бол манай сэтгэхүйтэй холбоотой. Нам гэдэг бол ерөөсөө төрийн эрхийн төлөө явж байгаа нэг бүлэгэл гэсэн үг шүү дээ. Барууны зохион бол тэгж л ойлгодог. Тэгээ хамгийн хөгжилтэй бид ч улаан тугаа харахтаа л ингээд босоод ирдэг нь шүү дээ. Тэрнийг барьж дуртай гэж яа. 1848 оны Францын Лионы баслагын үед улаан тугчин хөрөнгөтний туг байсан. Ажилч ингээд хараг тугтай байсан. Тэгээ хөрөнгөтнүүдээ нөгөөдгөө зодод нухаж аваад туганд булаагаад авчихсан. Тэгээд улаан тугийг нь бариад та нэр гисэн манай туг болсон гэдэг нүгтэй хараад. Тэрнээс хойш улаан туг. Тэгээ одоо улаан тугд барьсан бол ерөөсөө намын тугийн дор нэгднэсэн сэдв. Гэтэл намын толгойг нь нөгөө олигархууд, нөгөө хөрөнгө мөнгөний шунад давцсан хүмүүс маань очоод бариад авцсан болох чинь тэгээд цаашаа хөдлөх зай их бага л да. Тэгээ миний бодох шалтгааныг ярихад бол бид нар нам гэдэг энэ бүтцийг хэд өргөж өргөмжилж энийг өөдн гаргасан одоо нийгмийн сэтгэхгүй маань бас инерц энэ нөлөөлөд байна гэж боддог. Нэг иймэрхүү зүйл бодогдсон. Тэгээ ер нь одоогийн улс төрийг авч үзэхэд их сонирхолтой. 2004 оны сонгуульд хүртэл Монголын улс төрийн тавцан дээр гарчсан нам төрийн Хойсгот нам гэдэг хоёр гол улс төрийн хүчин бусад намууд ингээд өрсөлддөг байсан. Гэтэл одоо Монголын улс төрийн тавцан дээр энэ улс төрийн хүчнүүдээс гадна Монголын өөрийн бизнесийн сонирхол нэг хоёрдугаарт нь энэс дутуугүй хүчтэй Монголын баялагийг цөлмөж байгаа нэг гадаадын хөрөнгө оруулагчид нэртэй энэ шинэ колоничлогчдын сонирхол. Гурав дахь нь магадгүй их бүрний өөр сонирхол байж байна. Энэ сонирхлууд улс төрд маань ороод ирсэн. Энийг бид нэр ялгаж харахгүйгээр зөвхөн хэдэн намын хооронд асуудал гэж хандах юм бол явцсан болох байх гэдэг. Иймэрхүү бодол шалтгааны талаар төсөөл байдгийг. За тэгээд түрүүн бэмсэнга манай улс эдийн засгийн одоо тусгаар тогтнолоо алдаж байна гэж ирсэнтэй би юмсантай санал нэг байна. Ер нь төрийнхээ тусгаар тогтнолыг алдсан. Яагаад тэгэхээр альва улсын одоо төр хараат ус ард түмнийхээ язгуур хэшгийг хавж гин гэдгийг тэр хууль тогтоох үйл ажиллагаа нь бол ерөөсөө шууд ард түмнийхээ олонхын одоо нийтийн эрх хэшгийг одоо хамгаалтаад одоо хийж байна. Гэтэл одоо сүүлийн үед парламент баталж байгаа хуулиуд бол гадаадын тэгэл одоо ялангуяа оюун толгоон гэрээ мэрээч нь дандаа Монгол улсад одоо ашиггүй ийм байдлаар гадны одоо нөлөөгөөр хуулиуд одоо батлагдах юм байдал руу орлоо. За энэний шалтгаан бол бэмсрэнгуйтай яг ижил байна. Үндсэндээ үндсэн хуулийн 3 дугаар зүйлд бол засгийн бүх эрх ард түмний гарт байна гэж заасан мөртлөө улсын их хурлын сонгуулийн хуульд болоод ирэхээр зэрэг одоо улсын их хурлын гишүүн нэр дэвшигчийг зөвхөн одоо намууд эвсэл одоо сонгодог. Одоо ингээд 5 дугаар ингээд жирийн одоо Монгол улсын сонгогч хэрэгтэй ирнэ гэж бод.
Бидгүрд энэ их байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг явсангаа битэр одоо хоорондоо яриад гэхдээ ер нь одоо дахиж ер нь гишүүнийг одоо амар жаргал гишүүний ерөөсөө дахиад гаргав. Яагаад гэхээр өнгөрсөн 4 жилд бол одоо улсын их хурлд хамгийн шударга ажилласан. Одоо амар жаргал гишүүн ч өөрөө мэдгэлсэн шүү дээ. Бид одоо ёс суртахуунгүй бол одоо бид боли өөрөө ч одоо татгалзаж байсан шүү дээ. Мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр улсын их хурлын сонгуулийн хуульд бол одоо уг нь бол ингээд та бидээр одоо сонгогч гэд яриад за амар жаргал гишүүнийг ер нь дэвшүүл. Тэгээд амар жаргал гишүүнээс өөрөөр нь бичгээр зөвшөөрөл авч чаад тэгээд тэрийгээ сонгуулийн тойргийн хороонд одоо бидэгдээд тэгээ одоо хуулиар юу гэдэг 1000 юм уу 1500 одоо сонгогчийн санал зөвшөөрчход яг л намаас нэр дэвшиж байгаа юм шиг л гараад ирнэ. Ийм одоо зүйлийг өөрөөр хэлбэл шууд сонгуул гэдгийг байхгүй болгоцсон. Одоо сонгох хэрэг байхгүй. Одоо өөрөөр хэлбэл сонгогчд бол ерөөсөө намаас дэвшүүлсэн. Гэтэл нам гэдэг одоо ямар усуудыг дэвшүүлээд байгааг дөрвөн министрэнгээ бол маш сайхан тодорхой ярьсан. Тийм учраас тэнд сонголт байхгүй. Ингээд жилээс жилд өнөө сонгогчдын одоо эрдэс сонгуульд оролцох эрдэс буураад байгаа ч ерөөсөө энэ хүчин зүйлтэй. Тэрнээс манай одоо сонгогчд төр засгаа одоо байгуулахад өөрөө хариуцлагагүй болцсон ч юм уу эндээ одоо бол шалтгаан биш байгаа юм аа. Тийм учраас бол одоо ерөөсөө бид бол эргээд ерөөсөө ард түмэндээ төр засгаа байгуулдаг, төр засгаа сонгодог тэр эрхийн жинхэнэ ёсоор нь өгөхгүй юм бол энэ мапидсан засгийн эрхэнд байгаа одоо намуудаас бол ер нь одоо нэг сайн сайхан зүйл гордоод байх юм шаардлагагүй. Одоо яагаад тэгэхээр удахгүй нэр дэвшүүлэлт болно дахиад мөнгөтэй хөрөнгөтэй тэгээ намын одоо удирдлагуудыг худалдаж авсан. Ийм л улсуудын нэр одоо шууд юм уу жигсаалт гэртэл ороод ирж шин. Тэгээ дээр нь одоо жигсаалт гэдэг бүр одоо энэ чинь манай улсын үндсэн хуульд шууд сонгоно одоо өөрийнхөө төлөөлөгчийг гэтэл одоо ингээд намын одоо жигсаалтанд авчиад тэгээ бөөндүүлээд одоо санал өгөх ийм байдал руу оруулсан явдал бол бас л сонгогчдоос өнөө шууд сонгох тэр эрхийг нь авсан хуулиусаар булааж авсан. Үүгээрээ бол ер нь Монгол улсад бол хуулийн замаар төрийн одоо эргэлтийг бий болгочихсон. Ийм л одоо гэж би одоо сүлээд дүгнээд байна. Сая үндсэн хуулийн өөрчлөлт оролддог бол үндсэндээ хуулийн замаар төрийн эргэлтийг оролдох шүү дээ. Монголчууд ерөнхийлөгчөө сонгодог төрийн тэргүүнээ сонгодог байсан чинь бол яг нөгөө төрөөр явж байгаа. Би зүгээр та эртөө сонсоод нэг ер нь төрийн эрх барих үйл ажиллагаа маань бол ард түмнээрээ дамжиж явах хэрэгтэй. Гэхдээ тэрийг бол одоо ингээд улс төрийн нам заа, улс төрийн намын үйл ажиллагааг бол бизнесийн орж ирээд ингээд улаагаад авчихлаа л гэсэн тийм л ерөнхийдөө л дүгэлтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр зөвл байх л да би бол тэд нар их маргаж мэдэхгүй. Тэгэхээр та хоёрын туршлага бол гэхдээ зүгээр их хялбархан тайлбар юм шиг надад сонсогдоод байна. Өөрөлдөх юм бол улс төрийн нам л одоо тэгээд жоохон цэвэршээд тэр бизнесийнхнаасаа жоохон холболчих юм бол шийдэл нь гайгүй болоод явчих юм шиг надад харагдаад байна л да. Би зүгээр дотроо нэг одоод хоёр зүйлийг асуух гэсэн. Ер нь ийм нэг зүй тогтол байд юм биш үү? Угаасаа одоо манай Монгол шиг ингээд шалгандаа нийгмээр амьдарч байсан улс орн одоо шинэ эдийн засгийн харилцаанд орлоо шүү дээ. Улс төрийн харилцаанд орлоо. 25 жил болж байна. Том хугацаагаар одоо Английн тэр 400 жилийн ардчлал юм уу, Америкийн 200 жилийн ардчлалтай харьцуулах юм бол ялах хөвгөлтэй 25-наас гэдэг бол. Тэгэхээр энэ богинохон хугацаанд ер нь зүгээр яг ингэж заавал нэг ингэж туулж гардаг юм үе шат байдгүй биш байгаа даа гэсэн нэг юм асуул. Би яагаад энийг асуугаад байна гэхээр та хоёр санаж байгаа тэр жил Горбачев байхгүй болоод тэгээд тэр нэг Явлинский гэж нэг нөхөр гарч ирээд 100 хоногийн дотор зах зээлийн харилцаа шилжиж байгаа нэг хөтөлбөр дэвшүүлж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь Шаталин гэж эрдэмтэн гарч ирээд за 100 хоногийн дотор ч яриад дийлэхгүй хаа 500 хоног дотор бол харин зах зээл рүү шилжиж байгаа шүү гэдэг ингээд Оросд одоо тухайн үед их сэрхийн маргаж байсан юм. Тэгээд Тэчер аваагаас нэг сэтгүүлч яг онгоцныхын бодол дээр буцаад явах гэж яхад асуусан байхгүй. Одоо манайх ингээд 100 хоног гэдэг хань 500 хоног гэдэг юм. Тэгээ одоо 500 хоногийн дараа манайх шинэ нийгэм рүү шилжиж амжих гэсэн чинь тэр аваа нэлийн сэрхий бодол гэснэрийнхаа дараа тэгээд хоёр үе солигдох хэрэгтэй байхыг гэж хариулсан байхгүй. Тропикалин гэж хоёр үе солигдох хэрэгтэй байхыг. Тэгээ тэр үед нэг сэтгүүлч нэг сонирхож гэж юу хоёр үеийн дараа юм яриад энэ 500 хоногийн дараа чинь шинэ юм гэдэг. Тэгээ орхичихсан. Одоо эргээд бодож явахдаа энэ ер нь энэ том хугарал, энэ хагарлал чинь
өөрийнхөө цаг хугацааг шаарддаг юм шүү. Энийг ийм зөв тогтол байдаг юм шүү. Зүгээр бидний зорилго бол аль болохоор энэ өвчний жоохон намдаах хэрэгтэй, хугацааг нь жоохон богиносох хэрэгтэй байхаа гэсэн нэг ийм асуулт байна. За хоёрдугаар асуулт нь бол та хоёр бас айгүй сайн л мэдчихэж байгаа л да. Энэ хорвоо дэлхийд дээр хөтөлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Хэрвээ чи мэдэхгүй байгаа бол төлбөрөө төлж ил байгаа, чадахгүй байгаа бол төлбөрөө төлөх л ёстой, арчаагүй байгаа бол төлбөрөө төлөх л ёстой. Ямаа мэдэхгүй хийж чадахгүй тэгээд хүний амыг хараа сууж байгаа бол бас төлбөрөө төлөх л ёстой шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөр нь аваад үзсэн ч гэсэн манай өнөөгийн энэ үүсэж байгаа нөхцөл байдал маань ерөнхийдөө ямар нэгэн тийм объектив зөв тогтолд одоо харагдаж гэнэ үгүй юу гэсэн. Одоо чинь таавал түрүүн хэллээ шүү дээ. Эдийн засгийн өсөлт бол 6-8% байх бүрэн болцоод байна. Би бол яг наадах чинь зөвшөөрдөг. Яг тэгвэл манай дотоод хоригдлол бол ойролцоогоор тэр хавцал байгаа байхгүй 6-7%. Тэгэхээр дотоод хоригдлын хөрөнгө оруулалттайгаа бид үзүүлэл үзэхэд бол 6-8% өсөлт бол нормальны өсөлт байж болохоор байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр чинь бид нар 2% руу буугаад ирлээ. 0.1 хэдрүүч буух сурах гараад байна. Тэгэхээр асар их болцоо алдаад байна. Тэгэхээр нэг тийм объективны зүйл тогтол субъективны хүчин зүйл гэдэг та хоёр нэг саналаа надад хэлж өгөөч. За ийм сонин жишээ санаад орж байна л да. Хүн ингээд улаан бурхан өчн хурж байж дархлаа суудаг. Тэр гордж. Одоо яг вакцин хийгээд дархлаа суулгадаг байж л. Гэтэл улаан бурханыг өвчин хөрөөд байгаа хүнийг эмчлэхгүй заадах чинь маш ихэхэн шүү дээ. Тэгээд тэрүүнтэй адилхан хэдийгээр одоогоо манай тохиолж байгаа бэрхшээл ингээд өрсөлдөөн төдийн чөлөөтийн шилжих үед мөнгө шүтэх үзэл нийгэмд хүчтэй болж бизнесмэнүүд орон зай улс төрийн орон зайг эзэлж авсан зүйл тогтолтой боловч энийг хязгаарлахгүй бол энэ өвчин Монголыг цаашдаа бас нөгөө ертөнцид явуулж чадах юм л да. Тэгэхээр энэ өвчнийг агуулад энэ өвчнийг цаанаас нь дэврэж байгаа гол уурхайн булчирхаан хаан нөхдөд намууд л да. Тэгэхээр намууд яагаад юм бэ нөхдөд уг нь манай Монголын эртний хүн ухаанд бол нэг 1000 дахин хэлсэн байдаг. Үзэлгүй нийгэм бол харанхуй тэмтэрч байгаа хүнтэй адилхан гэж. Улс төрийн намууд өөрийн үзэлтэй байх ёстой. Өөрийн үзэл баримтлал тэрнийг ард түмнийхээ өмнө хэлэх ёстой. Бид чинь социализмын үед ингээд хүн төрөлхтний үзэл номлолын зүүн талын эргийг нь бариад хад чулуумөр бол харгаа өргөн дундуур тавихад тэгээд холдож цацаж яваад тэгээд тэр баруун талын эрг их гоё юм байна тийшээ хөөж очигээл хөөж очоод наад нөгөөт маань замагтай зэгстэй нэг л юм намагдах юм нөө орчихлоо. Өөрөөр хэлбэл либерал үздэг хэд шүтээ тэр л ингээд орлоо гэсэн. Бид нар Монголынхаа өөрийн чадал бол явах зам орших жам ёс. Энүүнтэй энэ хүн төрөлхтний өөрийн зам мөрийн сонголтуудыг уялдуулж чадсангүй л дээ. Улс төрийн хүчнүүд үзэлтэй байгаад энэ үзлээ олон түмний өмнө гаргах биш. Төсвийн мөнгөийг яаж хуваах вэ гэдэг дээр уралдаж байгаа ч байдал юм. Энэ бодоод гол шүүмжид бол намууд руу чиглээд байгаа. За одоо ингээд сая наран гэрэл актемчон хэлдэг намууд яг нөгөө хуучнаараа хүмүүсээ гаргаад ирнэ бол чинь нөгөө намын дарга хамгийн нэгдүгээр бичилдэн тэгээд дараагаар нь гэж яваа. Ингээд наадвал чинь нөгөө загсаалтаа гаргаад ирнэ. Тэрэн дотор ч хүмүүс нэгэ сургуулдаг болд. Би нэг юмд гайхдаг юм л да. Би ч улсын хурлын гишүүдээ сонгохдоо та нар Монголынхаа нийгмийн төлөө зүтгэх хууль боловсруулж гарах хууль батлаг сонгодог. Энэ тэдний ажил өнөөдөр энэний төлөө цалин авч байгаа тийм. Гэтэл саяхан би нэг мэдээлэл үзэж байсан чинь их хурлын гишүүн хууль санаачдад 20 саяыг аваад дээр нөгөө боловсруулахад оролцсон улсуудаа 25 саяыг аваад нийтдээ 45 саяыг нэг хууль гаргаад. Тэгэхээр ийм нөхцөлд нөгөөдүүд маань юу гэж ойлгодог вэ? Тэр чанаргүй чанартай байсан ерөөсөө хууль санаачлаа тэр дунд ингээд өсөр гэж байвал бизнес тэр хүний ийм байдлаар орлоо. Өөр нэг жишээ. Бид өнөөдөр Улаанбаатар хотын агаар өмхөөрөөд энэ форчон гол салхивч нээж чадахгүй боллоо шүү дээ. Энийг засахад мөнгө хэрэгтэй. Гэтэл хотын иргэдийн хурлынхан дүүргүүдийн иргэдийн хурлынхан шагнал гэж 4 жил баах мөнгө өгдөө.
Энэ эдсэн мөнгөний дүн нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинжил засахад бүрэн хүрэлцгээс мөнгө эднэр ийдсэн. Өөрөөр хэлбэл хотын сая 500 мянган хүнийг эднэр өмхүйгээр утаж байгаад тэгээд өснө мөнгө зогсчихлоо шүү. Энэ одоо хэн бэ? Миний бодоход авилга гэдэг чинь энэ. Одоогийн авилгын нэг гол асуудал юу гэхдээ тэр авилгач ба хуучинтай адилхан би чам зээл авахд зурчлаад 10% над өгөөрэй гэхээ байчих шүү дээ. Надад би чам ашигтай хууль гаргаад өгье. Гэдэг коноп бодлоо зүйлсүүл өөснөө мөнгө идэх арга замаа хуульчлаад тэр хуулийнхаа дагуу мөнгө идж байгаа болохоор би хуулийн дагуу ажилласан гэдэг өөрөө цэвэр үлдэх юм боломжтой болчих гэж. Тэгэхээр энэ хүмүүсийг шүүх тухай асуудал. Шүүх цэвэрлэх. Шүүх гэдэг нь шүүхэд уруудаад яллаа гэсэн үг биш. А зөв шүүлтүүрээр шүүх цэвэрлэх. Сонгуулийн шүүх. Энэ л асуудал л да. Тэгээ ер нь одоо миний ойлгож байгаагаар монголчууд хөгжлийн зам мөрийг гэрэж байгаа. Бидний орчин нөхцөл бол таатай бодлоо. Хоёр талын их гүрнүүд хэлэмээ ойлголцоод харилцан хамтаа ажиллагаа нягтарлаа. Би чи хоёр том зах зээлийн дунд байна. Тэгээ энэ байдлаа ашиглаад бид нар хөгжлийн зам мөрийг тэмцэх. Энийг сонголтын дээр өнөөдөр улс төрийн хүчнүүд уралдах ёстой байх л да. Агт улс төрийн хүчнүүд ба юунд уралддаг гэхдээ зэрэг нөгөө л төсвийн мөнгө хуваах дээр очиж уралддаг. Улаанбаатар хотод зам зөвлөг засахад Чингис Бондоос $198 сая зарцуулаад үстэй тийм анхан хуваар ирсэн. Тэгээ одоо хэний гавьяаг самбар л гэж байна. Чингис Бонд тэрүүн $500 сая. Саяхан 11 сарын 11-нд Япончууд Нисхонгос үйлдвэрлээд тэрнийг туршаад ингээд нислэг хийлээ. Япон улсад Нисхонгос зохион бүтээх, үйлдвэрийн зохион байгуулах, үйлдвэрлэх, турших энэ бүх төсөл тэрүүн $500 сая хэрэгжлээ. А Монгол бид нар Чингис Бондор юу гин? Тэгээ юуны гавьяа гэж энэ ч би замын уулзуулаас ч дахины гавьяа самбар өгөх. Ийм мулгуу байдлаас улс төрийн хүчнүүд гараач. Ийм мулгуу юм хийж байгаа төрийн зүтгэлтнүүдийг жаахан арагшин тавиад зөв үзэлтэй зөв хүмүүсээ гаргаж ирэх тухай асуудал байна. Харамсалтай. Одоогийн хуулийн нөхцөлд улс төрийн намуудыг одоо үйлчилж байгаа хуулийн нөхцөлд улс төрийн намуудыг өөрчлөх боломж байхгүй. Одоогийн хуулийн хүрээнд бид нар төлөвсөн төлөвчлөн. Намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой байсан. Хариуцлагын тухай хуулийг батлах ёстой байсан. Улс төрийн намууд худлаа амлалт өгсөн байх юм бол тэр намыг сонгуульд орохыг хасаад тараах шийдвэр л гаргачих. Энэ бол хэндэж аюултай биш. Чи худлаа гэсэн улс үндэстний хуурч мэхэлсэн учраас танаа нам тардаа гэхэд бол тэнд хүний эрх зөрчөөд байх юм байхгүй шүү дээ. Би дахиад худлаа гэж хэрэгтэй гэд зурлаа суугаад байхгүй юм. Дээд шүүх ингэж чадахгүй. Тэгэхээр одоо намуудын хариуцлагын асуудал өнөөдөр одоо нөгөө улаан бурхны манд вакцины асуудал болоод байна л да. Энэ вакциныг бид нар олох ёстой гэж бодоод байна. Нараа багш объективны хүчин зүйлүүд нь байна уу? Тэ би бол одоо ингээд Монголын улс төр ийм болсныг бол энэ бодиттой туулах зам гэж үзэх байна. Хэрвээ ингэж үзэх юм бол зүгээр л одоо Монгол улсаа дуусгана. Тусаар тогтмол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал энэ бүх юм алдна. Одоо бол бид ийм нөгөө хэлэхэд ирээдүйдээ бол одоо ерөөсөө ирээдүгээ бараг буршлахаар одоо гүн хар нөх одоо ухчихад амсар дээр нь одоо байж шин. Ирээдүй ямар ч итгэл сая дөрөв бэмсруугаа хэллээ. Монгол нэг иргэн хичнээн их үрзэлтэй одоо болж байна. Тэгэхээр одоо энийг бол ерөөсөө маш түргэн засаж залруулахаас өөр одоо арга зам бол ерөөсөө байх. Эцсийн дүндээ яагаад Монголын нийгэм ийм болсон гэхээр зэрэг би түрүү хэлсэн. Нэгдүгээрт одоо ерөөсөө эрх мэдэлтэй одоо энд шуналдах хэрэгтэй юм байна. Энийгээ дагсан хар мөнгийг олж өгөх. Энэ хорвоогийн одоо ерөөсөө хамгийн үн цэнтэй зүйл бол энэ юм аа гэсэн ийм бодол бол Монголын нийгэмд газар авсан. А уг нь ерөөсөө хүний одоо эрхэм дээд юм чи юу вэ? Энэ чинь шудраг байсан. Нинжин нэгүүлсэнгүй сэтгэл, жудаг, нэр төрөө одоо эрхэмлэх, ичиж имэх одоо сэтгэл, үл хомхоор тийм энэ бүх одоо хүний хамгийн үн цэнтэй
үлддэг юм аа бол бид дэвсэн. Одоо хичнээн хөрөнгө мөнгө цуглуулад бид чинь авсандаа аваад явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яа. Тэгэхээр зэрэг энийг бол одоо ерөөсөө маш түргэн энэ улс төрийн хувьд одоо асуудлыг шийдэхгүй л үнэхээр одоо Монголын одоогийн засгийн эрх барьж байгаа намуудыг бол нийн үгүй хэлэхэд бол МАП-ийн зохион байгуулалтаа МАП-ийн шинжтэй болсон. Би нэг сонирхолтой зүйлийг хэрэг. Би ч нэг 90 онд засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэмчлэгийн ажилтнаар одоо Бямсаргуйтай хамт ажиллаж, Бямсаргуйд ерөнхий сайд. Анх Бямсаргуй надыг танилцахдаа надыг дуудаад заа наран гэрэл одоо МАП гэдэг нэг юм одоо Монголд орж ирнэ гэсэн үсэн. Бүх юм бид нийчлээ. Энийг нөхөр минь сайн судлаа гэсэн анхны одоо судалгааны даалгаврыг бол надад өгч ирсэн. Тэгээ би бодож байгаа. Бас л Бямсаргуй маань тэр үед бол үнэнхээр л одоо харж олон жилийн өмнөх юм бас харж ирсэн. Энээс одоо сэрэмжлэхийнсэн, энэний шалтгаан нөхцөлийг одоо судалгуулах юмсан гэж бодож байжээ гэж бодлоо. Өөрөө саналаа гэдэг. Би яг энэ юм айгуудаа бодлоо л да зөвхөн манай монголчин энэ нэг хуучин нийгмээс шинэ нийгэм рүү шилжээгүй шүү дээ. Одоо хуучин социалист гэдэгчээсэн өчнөө олон орнууд шилжиж байна. Зарим нь одоо бүр нэлээд урагшаага явчихад нэлээд их юм хийсэн. Зүгээр одоо би таныг байгаар учраас магтаж байгаа юм биш. Тухайлбал 1990-91 оны тэр үед хийгдэжсэн реформын шинж нартай алхмууд бол хуучин социалист орнууд бол үндсэндээ нэг л гараан дээрээс эхэлсэн шүү дээ. Тэгэхэд бол манайхан бол нэлээд урагшаага явсан байхгүй. Миний өөрийн хийдэг судалгаагаар бол нэлээд урагшаага явсан гэж би үзтiin. 90-93 оны хооронд бол бид нар ер нь бол Польш, Герман, Польш, Венгер эднэрээс бол ер нь тутгаарг урагшаага явсан их сайхан байсан. Тэгэл нэг 93 оноос эхлээд ч юм уу ингээл нэг жоохон хоцорсоор байгаа. Тэгээ одоо нэг Польш, Венгер, Болгар ингээд бусад орнууд урагшаага бүр хамаг урагшаага явуулчихлаа л да. Бид нар бол хоцорсон. За тэгээд энд ямар учир шалтгаан байгаа, юу байгаа, ер нь юу нь болохгүй байсан бэ гэхээр янз янзын хүчин зүйлүүдийг л олж ингээл судлаачд ч гэсэн янз янзаар л гаргаад яддаг л да. Тэгээд объективны хүчин зүйл байна. Бас бодиттой хүчин зүйл байна. Одоо тэр кор бол заавал тусд юм байна. Тэрнээс узуухт харга байдгүй юм байна. Заавал кор тусд юм байна. Кор тусчихсан байхад харин вакцин одоо хийдэг юм уу, тэр эмчилгээг авд юм уу, яа гэдэг тэр эмчилгээ хийхгүй бол харин одоо нэмсэн явчих шүү гэдэг тэр бас зүй тогтол байд юм. Тэгэхээр иймэрхүү юмнуудаа бид нар харж үзэх хэрэгтэй юм шиг байна. Дээр нь энийг аваад үзэхэд заахаар шүү. Ийм хөлбөр гарч ирлээ, ийм нөхцөлд ч юм яах юм бэ. Тэгэл тэн дээр субъективны юм орж ирж байна л да. Субъективны юм гэдэг маань торж дундад дулмаагийнх нь өөрийнх нь хүсэл зориг, сэтгэлийн тэнхээ юмыг анализ хийж байгаа чадвар. За тэгээд нарийн ярих юм бол одоо үеийн шунал хүртэл ороод ирж шүү дээ. Ерөнхийдөө таны номон дээр л одоо байдаг шүү дээ. Тэр жудаг гэ та ярьж гин, эренб гээд ярьж гин, дараалал гээд ярьж. Тэр чинь хоос үг биш шүү дээ. Энд чинь төрийг бэхжүүлж өгдөг, цемент болгож өгдөг юм чинь нэг ерөнхийлөгч их хурл тэгээд засгийн газар гээд төр биш шүү дээ. Чин сарал ордонч биш, аймагуд ч биш. Төр гэдэг маань юу юм бэ гэхээр яг таныг хэлдэг одоо тэр жудаг чинь байхгүй. Ахмад наснаа одоо сонсох хүнддэг чинь төр байхгүй. Миний ойлголт шүү дээ, тийм ээ. Тэр эренб гэдэг чинь одоо ингээ хүн чинь бас нэг эренбтэй явах шүү дээ. Тэгэхэд чинь юмных нь хажуугаар нь дайрч орж ирэл нураагаа дайчихна гэдэг чинь нөгөө төрийн хамаг механизмуудыг л нураагаа дайжиж шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүн чинь бас нэг өөрийн гэсэн ирээдүгөө харж явах хэрэгтэй шүү дээ. За би энэ албан тушаал дээр ингэж явж байгаад одоо тенсэндээ гарах үедээ бол тэнд очиод ингээд гараа шүгээд та нөгөө институтын захирал байхдаа энэ асуудлууд чинь бас тохоо үед айгүй сурхий гаргаж ирээд бид нар бас судалдаг байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эн чинь төр байхгүй. Тэгээ энийг төрийг бүрдүүлж байгаа элементуудаа бид нар олж харахгүй байна. Хаана юу н хараад нэгтэр улсын хурал дээр баталж байгаа тэр нэг хууль байна. Эсвэл нэг улсын хурлыг төлөөлж байгаа 3-4 хүн ерөнхийлөгчийг л төр гэж хараад байгаа. Гэтэл төр гэдэг чинь шал ондоо механизм, хүн хоорондын харьцааны асуудал, бие биендээ итгэх итгэлийн асуудал, хүнд итгэлийн асуудал, жудаг гэдгийг чинь асуудал. Тэр байтугай одоо чинь 20 цээр гэж бас байгаа шүү дээ. Юу ярьж болох уу, юу ярьж болохгүй гэдэг чинь бол төрийн маш мундаг одоо соёл шүү дээ. Тэр чинь гэж нэг төрийн хар хүн гэж ярьдаг, Монгол төрийн соёл гэж ярьдаг. Тэр 2200 хэдэн жилийн түүх мөх чинь бол одоо энэ юмар л дамжиж илэрх хэрэгтэй шүү дээ. Тэгэхдээ энэ маань бол орчин цагийн төр дотор бол надад бол үнэхээр харагдахгүй байгаа байхгүй юу? Яг хэлдгээр нэг бүх юмыг зоосны нүдээр хардаг, эрх мэдэл албан тушаалын юмар хардаг, энүүгээр дамжиж юм төрдөг байна гэх. Нөгөө яс суртахууны шин чанартай, ээжийн шин чанартай юмнууд бол энэ төр гэдэг ойлголтоос үндсэндээ арчигдаад хайчихлаа. Одоо таны түрүү хэлээд байгаа нэг хууль байна л да. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж бол алгадаш хүлээж авсан. Их зүйтэй мундаг хууль баталсан гэж үзсэн. За бизнесийнхэн бол одоо тэрийг одоо нуугаад яах вэ? Яг их хурал сууж байгаа бизнесийн нөхдүүдүүд энийг бүр лоббидж байгаад гаргуулсан. Яг тэгж гаргасан.
Гэхдээ энэ хуулийн чинь бол хамгийн аимшигтай юм нь байх тул Монголын төр, ялангуяа төрийн эдийн засгийн эрх мэдлийг бол үндсэндээ байхгүй болгочихж байгаа байхгүй. Чи хөрөнгө оруулалтын гэрээ байгуулад өгнө гэдэг чинь төр өөрөө макро эдийн засгийнхаа удирддаг тэр хэрэгслүүдээс татгалзаж байгаадаа яг адилхан болчихж байгаа. Дараа нь энэ макро эдийн засгийг чинь яаж удирдах юм? Энэ хуримтлал, энэ хөрөнгө оруулалт, энэ ажиллах хүчний зах зээл, энэ дотоодын эрэлт, нийлүүлэлт энэ бүгд чинь удирддаг тэр механизмууд нь бол үйлчлэгээ болж байгаа. Тэгээ ялангуяа манайх шиг жижигхэн эдийн засаг дотор нэг том төсөл дээр авчиад ингээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулалт хамаг эрх мэдлийг өгчхөд бол эдийн засгийн бусад салбарууд нь үндсэндээ бол зүгээр нэг одоо жижиг намжтын хэмжээр үл орчход байна л да. Тэгэхээр би зүгээр ямар утгаар нь та ярд үндсэндээ санаа нэгдэж байна гэж би ойлгоод байгаа. Ийм объективны хүчин зүйл нь гарцааг үнийг давж гардаг, тэрийг мэдж явах хэвээр, авах хэвээр арга хэмжээнүүдээ бол цаг хугацаанд нь авч явах хэвээр. Тэндээс гадна бол нэг том чухал зүйл бол тэр хувийн өөрийнх нь үнэлэмжтэй холбоотой, үзэл сурталтай холбоотой, тэр эрх мэддэг зүйлтэй холбоотой, үнэт зүйлтэй холбоотой, тэр төрийг бүрдүүлж байгаа тэр маш мундаг механизмуудтай холбоотой. Миний мэдлэр бол одоо гарсан ном бол таны гаргасан Чингис хааны тэр сүүх байж, тэр байж. Өөр бол нэг сөрх юм ба. Дембэрлэгөө нэг бас нэг 2-3 жилийн өмнө л нэг ном бичсэн. Ийм хоёр сэдв, хоёр л хүн юм гаргасан байж байгаа. За бусад юм дээр бол харагдав. Тэгэхээр Монгол төрийн энэ механизмыг чинь өөр одоо Ямсрангууд одоо харин сайхан ярих бах. Дээр үед чинь манайх чинь тийм даргын нэг тийм тогтолцоо байсан юм уу яасан. Цэрэн дөрж байгаа гэж байж яадаг. Тэгэл тэр хүнийг л ерөнхийдөө залуучууд нь очиод уулзаал, уулзраал асуугаал яах вэ гээл бомцент гой байж яд юм уу те самбуу гой байж яд юм уу нэг тийм авторитеттэй амьдралын асар их туршлагатай нэг тийм хүн байж яд. Залуучууд л яг очиод ингээл за энэ тэгжин тэрэн тэгжин тэр хин зүг юм бэ гэдэг бас нэг хаглаад өгдөг. Өнөөдөр бол үндсэндээ энэ төр дотор чинь гараад ирсэн хүмүүс чинь бүгдээр энийг үеийнхэн бие бинийгээ дэндүү сайн мэддэг. Тэгээд ялангуяа бие биенийхээ дутагдлыг мэддэг. За чи хизээ нэг юм байсан гэдэг. Энэ хүлийн зөвшөөрөх авторитет байхгүй, нэр хүнд байхгүй болох тэр ердөө бие бинийгээ нэг тийм үгүйсгсэн маягтай. Тэг хичнээн мянган зөв юм яриад ч хэрэг байхгүй. Хувийн субъективн дээр талбарлаад бас юмнууд яваад ах шиг байна. Би зүгээр олон юмнууд ингээд давхардуулаад ярьж байна. Тэгээ миний хэлэх гээд байгаа санааг юу юм бэ гэхээр ёс зүйн чанартай, этикийн чанартай, субъектив чанартай юмнууд бас байна шүү. Энэ хитрхи их нөлөөлөд байна. Энийг одоо яаж зэгцэлэх үү гэж сайн хууль гаргах ёстой байх л да. Гэхдээ мянга сайхан хууль гаргаад ирээ чинь биелүүлэхгүй шүү дээ. Санаатаагаар биелүүлэхгүй байх чинь. Одоо шиг гаргаж байгаа зарим нэгэн хууль нь бол цэвэр рекламны зорилттой хууль гаргаад байна шүү дээ. Иймэрхүү юм боддог юм. Тэр зөв мөр. Ямар жаргал гişүүний сайн ярьсан дээр ганцхан санаа нь ингээд сүүлийн үед тэр яагаад монголчууд эртнээс төрийн сүлдэндээ залбираад байсан. Тэгэхээр ерөөсөө төр гэдгийг шүү дээ. За тодорхой нутаг дэвсгэртэй хэлээс гарт. Хоёрдугаар тэнд амьдарч байгаа, байнгын амьдарч байгаа хүн амтай. Гуравдугаар тэнд тогтсон дэг ёс. Таны хэлээд байгаа одоо тэр ёс суртахуу тэр энэ гурвынхаа юг л одоо энэ төрийн сүлдэн өршөөг дандаа монголчууд залбир. Энэ маань одоо үнэхээр байх болж байна. Тэгээд төр биш болсон. Улс орноо удирдах чадхаа байсан. Нийтийнхээ эрх ашгийг хамгаалж чадхаа байсан. Ийм байдлаар бол одоо бид бүр товчоор одоо би сүүлийн үед гэж би бодож байгаа шүү дээ. Дээрээ бол үнэхээр судал болохгүй. Дээрээ судал болоог байгаа тохиолдолд хэзээч доор гүйдлээ болохгүй. Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө хийх ёстой ажлыг үнэхээр хийхгүй байгаа байхгүй. Энэ хүн бол их хурл руу орж байна. Засгийн газрын үйл ажиллагаа руу орж байна. Өшөө хаашаа жуулж ор. Их хурлын дарга бол одоо манайх вообще ерөнхий сайдын ажлыг хийгээд явдаг болчихсон. Ерөнхий сайд нь ерөнхий сайд. Ингээд хамгийн багаар бодоход манайх 3 хүн ерөнхий сайдтай байхад чи яаж уралсаар урагшаа явах вэ? Хүн болгоор өөрийнхөө байр суурин дээр байгаад өөрийнхөө хийх ёстой юмыг мэдээд тэгээд тэрийг яс хийдэг бол тэр чинь нарийн ярих юм бол хүн өөрийгөө хязгаарлах асуудал байхгүй биш. Би өнөөдөр энэ албан тушаал сууж байгаа юм бол би байна тийм ийм үүрэгтэй юм шиг гэдгээ нэгдүгээр харах хэрэгтэй байна. Тэндээс миний эрх нь энэ юм шүү гэдгээ олж харах хэрэгтэй биш. Миний үүрэг. Тэгээд өөрийнхөө таашаа тэр эрхийг жоохон хязгаарлаж өгдөг. Тийм соёл хувийн маш өндөр соёл байх хэрэгтэй гэж үздэг байгаа юм л та. Би зөвхөн буруу ярьж байна уу? Зөвлөдөө та бид гурван ярьж байгаа өдөр миний бодоход санал зүрхтэй юм байхгүй юм байна. Үдэрээд яг та юм л байгаа. Тэгээд нэг 30-аад орны үндсэн хууль үзчихэлтэй. Тэгсэн тэнд ихэнх соёлдоор нутгийн үндсэн хууль нэг үг бичээтэй. Төр ард түмнээс үүднэ гэж. Манайд бол
засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг. Тийм том явдлаар орж. Тэр ард түмнээс үүднэ гэдэг бол ард түмнийхээ хүсэл зориг, ард түмнийхээ зан заншил оюун ухааныг өөрөө илэрхийлэх ёстой байх л та. Тэгээ ингээд бодно сая яагаад ийм байдал бид нар орвоо ингээд тэр нэг зүйлийг бид нар анхаарах ёстой. Мэдээж төр гэдэг бол хүний ухамсартай үйл ажиллагааны хүрээнд л орчдөг сүгийгт болохоор тэр төрийг барьж байгаа улсуудын боловсрол, мэдлэг, чадвар олон юмнаас шалтгаална. Гэтэл энүүнд сөргүүлж тавих хүчин зүйлүүд бас бий. Монгол төрийг ингээд чадвар мөхс байх. Ийм төвшөнд барьж байх нь хэн нэгэнд ашигтай байна. Сонирхол. Тэрнийг мэдээж нэг хэн ч гэдэг юм тодорхой хүн өсөрж ороод ийм бодлого баримталж яана гэж хэлэхгүй шүү дээ. Гэтэл тэр сонирхлын ерөнхий хандлага салхин нийлэхээр энэ төрийг ингээд доройтол хүчрүүлээд явчихдаг. Одоо жишээлбэл ингээд би Монгол төрөө янз бүрээр боддог л доо засгийн газар гэдэг. Мэдээж миний мэдэх засгийн газар бол юу гэхтэй зэрэг энэ хуулиа биелүүлж Монголынхоо төлөө зүтгэх гол штаб нь байлаа да. Гэтэл одоо сүүлийн үед ингээд хараад байхад сүүлийн 20 жил 19 жил гэмтээ Монголын засгийн газар 11 удаа солигдлоо. Тэгээ сонгуулиар солигдож байсан би тэр бол яг 3-4 удаагаа сонгуул ингээд боллоо. Гэтэл бусд нь юу гэхтэй тэр ерөөсөө 8-аар явчихлаа. Одоо ингээд хараад байхад нэг сон уучлаарай би өөрөнд нь чи яг тэр үедээ яаж байсан болохоор 13 онд ингээд 14 оны төгсгөл засгаа солио гэдэг өөрийн чинь нэрийг дэвшүүлэх ёстой онцтой гэж бодож байна. Гэтэл их сонин ардчсан намын их хурд байгаа бүлгийн гишүүд 100% саналаар өөрийн чинь дэмжсэн. Гэтэл ардчсан намын үндэсний зөвлөлт хороо бид шийднэгээд октор шийдвэр гаргаад аваад гэсэн. Тэгээ би бодлоо за ингээд намын тэг шийдэ ямар хашаа ч юм те. Тэгтэл удлгүй нөгөө ерөнхий сайд маань Жак гэдэг хүний гадууганд очиж сууж байсан нөхөр гараад ирлээ шүү дээ. Тэгээ сая өөрөө хэлж байгаа ерөнхийлөгч маань ерөнхий сайд ажил хийж байгаа хурд ерөнхий сайдын ажил хийж байгаа. Миний бодлоор манай ерөнхий сайд бол оюут толгойн төлөөлөгчийн ажил хийж байгаа. Тэр яг. Ингээд гадны гарт бид нар хүлэгдээд байна л дээ чинь. Тэгээ эндээс харахад бол юу гэхтэй зэрэг их сонь. 14 онд засгаас ороход бол монголчууд үнэхээр манай төрийн бодлого болохгүй нэ. 13 онд тэр ээлж тус чуулган зарлаа. Тэр бидний ярьж байгаа хөрөнгө оруулалтын хууль бодлоо, газрын нутгаа гадныханд дуудаа хөдөлгөөр хөдөлгөх тухай хуулийн төсөл оруулж ирлээ. За тэгээд элдв өнгөө юм бодлоо шүү дээ. Тэгээд их хурлынханд амьсаа солиоч гэсэн. Засгаас солиоч гэсэн. Эрүүл ухаантай хүн хийж амьсаа тодорхой хугацаанд солиод ингээд явдаг нь өдөр хүнээр хэлүүлдэггүй. Тэгээд манай их хурл төр маань намууд маань эрх баригчид маань хэлүүлж яваад амьсаа сольсон чинь амьсаа солиогээд хоёр хүнийхээ амьсыг сольж өмсчод би амьсаа солиогээд гараад ирсэн. Тэгээ бодоогүй би оюу толгойн гэрээ гэдэг бол Монголын эрх мэдэлтнүүдийн шунлын ням бүхэн цугласан бохирын сав юм шүү дээ. Гэтэл засгаас олохдоо нөгөө бохирын сав дотроос нь годгор эмээг аваад амьсанд авчулж хад гараад ирсэн. Тэгээд одоо юу болов гэхтэй тэр оюу толгойгоо ингээд эргэл туцдгүйгээр бид нар тавиад дуучглаа. Тэгээ магадгүй энэ дунд нэг эрүүл нэг юм над бодогдсон. Юу гэхтэй тэр хуучин оюу толгойтой хамаатай манай өөрийн улс төрчдөө ингээд шүүмжлэл яриад ирэхдээ тэр цаашаа өгж очоод нөгөө гадныхаа хөрөнгө оруулагчдад бидний хавчаад монголчууд биднийг ингээд уулаад та нар ингээд хөрөнгө оруулалтаараа хавчаад жаахан дэмжээд өгөөч гэдэг нөгөө дүүд нь янз бүр ашиглав. Одоо бид нар тэгж чадхаа байл. Одоо тэр оюу толгойн ажилдгаар ажиллаж байна. Бид нар оюу толгойн гэрээ байгуулсан. Тэр ерөнхий сайдууд, тэр сангийн сайдууд, дуулуурхайн сайдуудтай жинхэнэ Монголын хуулиараа, Монгол мөнчнөрөөр хариуцлага тооцоход өнөөдөр саадгүй боллоо гэж бодож байгаа. Энэ асуудлыг одоо эрх сонгуулийн үед нэлээд хурц ярих байх. Ер нь эднтэй хариуцлага тооцохгүй бол
ийм алхмыг бид нар зүгээр өнгөрөөвөл Монголыг аварч чадахгүй. Ер нь сая ингээд цаашдаа өвчин даамжраад юунд хүрч болохыг бид нар нэг зүйлээс харлаа шүү дээ. Үндсэн хуультай хадах гэх юм. Үндсэн хуулиа сайжруулъя гэдэг санаа бодол монголчууд бол нэлээд эртнээс ингээд бий болсон тэрүүд тодорхой асуудлуудаар төвлөрч байсан. Ялангуяа доройт улсын 7 зард гэж ярьдаг энэ үн дээр. Гэтэл үндсэн хуулийг өөрчлөлт оруулах нэрийн төр сая Монголын ард түмний төр барих эрхийг нь мулааж авах. Тэгээд их хурлын гишүүд ерөнхийлөгчтэй дамжиж ерөнхий сайд гээд нэг хүнд одоо бүх эрх мэдлээгээд харж суух юм гэнэ л дээ. Ийм хуулийн төсөл оруулж ирлээ. За тэгээд их хурлын гишүүд нь 99 болох юм гэн 5 жил болох юм гэнэ. Тэгээд энэ бүхний цаана ингээд мөшгөж хараад байхад өчүүг нэгдвэл шунал сонирхол явж байгаа шүү дээ нэгэн цаад. Тэгээд одоо юудны 20 жилд 11 засаг солиж байгаад ерөнхий сайд бүх эрх мэдлийг өгнө гэдэг асуудал ч юунд хүргэх вэ гэж. Монголын нийгмийн төрчгээр нь тогтворгүй байдалд хүргэнэ. Монгол төрийн ерөнхий сайдын төлөө тэмцэл өнөөдөр ард түмний хүссэн зорилгоос гадна зөвхөн их хурлын төвшөнд өрнөх ийм байдалд хүргэх нь шүү дээ. Ийм учраас энэ үн дээр бол хориг тавих асуудал сая өөрөө ч хэлдгээр нэлээд сайн эмчилгээ хийхгүй болохоо яжхлаа да. Тэгээд харж байхад нэг сонин одоо улс төрийн хүчнүүд маань яаж хандаж байна. Сүүлийн үед ингээд ардын намынхан яаж хийж байгаа бусад намууд нэг юу ярьж байна. Хоёр нам бол яг ардын нам арчс нам хоёр бол буюу ингээд ядлах ингээд шүүмжлэх байдлаар хандж байна. Нэгэн ч цэгцтэй дараагийн бодлого томьёолж чадахгүй байна. Нөгөө сонгуулийн орцгодууд гаргаж ирэх байхад гэтэл нөгөө төр барихад оролцож байгаа бусад улс төрийн хүчнүүд нөгөө иргэний зориг ногооны нам нөгөө шудрын сэвслийн хоёр нам албан тушаал намлууд эдэнд ер нь тэгээд бид нар хинтэй хамтрахад билэн гэсэнтэй би хавчуурга намууд гэсэн нэр томьёос үтгэргэлээ сууж байгаа. Үнээр хавчуурга болчихдоо бид нар. Тэр л шадар сайдын суудлын мөн нэг сайдын суудлыг үл тэгэл за ер нь над болоод байгаа гэсэн юм байна. Энэ бол улс төрийн мухардл. Энээс бид нар даваагүй цагт эдийн засгийн мухардлаас гарч идэх байна. Эдийн засгийн хувьд бол Монголд бол нөөц боломж бий. Ер нь оюун толгой ашиглалтанд ороогүй байхад энэ асуудлыг яриаггүй байхад Монголын эдийн засаг оршин тогтносон байсан өөдлөх замаа өөрөө сонгож олоод явж байсан. Агцгүй бид нар нэг зүйлээр их алдсан юу гэдэг манай төр засаг. Урд хөршийн маань эдийн засаг хурдан хөгжиж байхад тэр лөө баах юм чихээд ингээд бид нар хурдан хөгжинэ гэсэн. Өөрөөр хэлбэл хүний тракторын ард талаас үүсэн банзан чиргүүл дээр хурмын найр хийх гэж оролдлоо шүү дээ. Агад нөгөө хандаг зөвлөх юм. Тракторын ард үүсэн банзан чиргүүл дээр найр хийж болдгоо. Монголын эдийн засагт өөрийн хөдөлгүүр хэрэгтэй. Энэ хөдөлгүүр маань одоо түүхээдээ боловсруулах. Тэгээ хойтлынхаа зах зээл, уртлын зах зээл ухаалаг гарна. Зах зээл дээр гарна гэдэг бол өнөөдөр чи дуртай юм тийш чихнэ гэсэн үг биш. Тэр чи авах гэж байна, авахгүй гэж байна, өөрийн тэр зах зээл дээр өсөлдөөн байна. Тэгээ бид нар ухаалаг биш хандсан учраас ингээд өснөө дэсийн зах зээлээ чивдчихлээ, нүүрсний зах зээлээ чивдчихлээ. Ер нь үгүй байдал зөвснөөс нийлээд орлоод. Тэгээ нэг ухаалаг юм л бодлого хэрэгтэй гэсэн юм санаатай сууж байгаа. Тэгээд цаг маань юу болж байна одоо хэд минут болж байгаа. Оо тэгвэл одоо хэдүүлээ цааш нь. Одоо ер нь Монголд шинэ гарц юу байна. Одоо өстө цагаан дураараа дартаа. Тэгэхээр одоо нэг улс орны хөгжил дэвшлийн санд ард түмний нэг инх амглан ирээдүйдээ ихтэй нэг ажил төрөлтэй цалин хөлсөн амьдралдаа хүрдэг ийм болох бол нэг хоёр зам бий. Нэг нь бол одоо 16 он ерөөсөө энд одоо хинээр одоо төр бариулах уу өөрийнхөө төлөөлөгчийг хэнийг болох уу тэгвэл улс орныг одоо яаж авч харах уу гэсэн нэг ийм зам бий. Энэ бол одоо монголчуудын хувьд бол жинхэнэ үндсэн хуулийн хууль ёсны ямар нэгэн эрсдэлгүй
ийм хүн төрөлхтний одоо нийслэлээр нэлээд зөвшөөрөл зассан зам байгаа маа. А нөгөө зам бол хэрвээ одоо болохгүй бол ард түмэн өмж улс орон даяар эмх замбраагүй байдал бий болох магадгүй төрийн эргэлт хийх хууль бусаар одоо энэ зүрийн гаргаар авах элдв ордлогууд одоо гарах үүгээрээ Монгол улс дотооддооч гадааддаач хүнд байдалд одоо орох ийм нөхцөл ийм одоо хоёр замын одоо ер нь элхвэр нь явах гэдгийг л 16 оны одоо сонгуул шийднэ. Тэгэхээр энэ ерөөсөө одоо улсын их хурл ингээд 76 гишүүнээ бид сонгож энэ 76 гишүүнийг заавал нам бүрдүүлэх ёстой гэсэн хууль дүрмийн харуул хэлэхэд байхгүй шүү дээ. Зүгээр л нэг зохион байгуулалт нэг. Магадгүй тэр 76-гийн олонхонд одоо жишээлхэд юу гэдэг одоо 40 хүн жишээлхэд нам бос одоо гарч ирээд жинхэнэ улс орныхоо төлөө одоо мэдлэг, чадвар, тэр туршлага, тэр шударга тэгээ өөрснийгөө золиож чаддаг тэр богинохон хугацаанд тэр засаглах одоо 4 жилдээ ийм гарахад бол тэгэл зөв бодлого гарах юм бол авах. Түрүүн одоо Бэмсрэнгүй ярьлаа шүү дээ. Манай улсад одоо хөгжих тэр оюу толгойгүйгээр хөгжих маш өргөн өөрийн боломж байна. Би саяхан энэ Шведийн одоо нэг том одоо юу юм байна. Их мундаг хүн Монголд 35 жил одоо энэ ардын хувьсгалын өмнө хүн тэр үед амьдэрсэн юм. Гүн Ларсон гэж одоо Швед тий. Тэрний одоо бичсэн номыг одоо Монголд өнгөрүүлсэн он жилүүд гэсэн ном гарсан. Тэрийг үзлээ. Зөвхөн тэн дээр тэрийг уншиж байхад л тэгсэн байх шүү. Одоо монголчууд бол гайхалтай айраг хийдэг. Энэ айраг нь бол ерөөсөө өнөө юг эмчилдэг. Биш ууш. Сүрья. За Сүрьяг бол одоо ерөөсөө Европт ч мундаг өвчин байсан шүү туберкулез гэдэг. Тийм. Сүрьяг одоо амархан эмчилдэг ийм одоо маш сайн ундаа байна. Хэрвээ монголчууд энийг тойрсон эмнэлэг соёлыг бий болох юм бол ерөөсөө монголчуудад бол валют бол ерөөсөө ингээд цуглаад зам бас нэг ийм арга байна гэж зөвхөн ганцхан нэг л одоо харсан байгаа. Тэгэхээр зэрэг бидэнд бол үнэхээр одоо боломж их байна. Тий, их боломж байна. Тийм учраас бол ерөөсөө 16 он бол одоо бидний хувьд бол үнэхээр одоо алтан боломж. Үнэхээр үндсэн хуульд Монголын ард түмэн засгийн бүх эрх мэдэл байна. Тэгээд өөрсдийнх нь төлөөлөгчдийг шууд сонгоно гэсэн энэ одоо сонголтоо хүн болгон зөв энэ нэг саналын төлөө одоо зөв хүн бий болохын төлөө одоо миний санал нэг ч гэсэн дийний төлөө санал дэвшүүл гэж бодож одоо саналаа одоо өсгөөмөр л байгаа юм. За би хувьдаа бол зүгээр ийм л юм бодогдоод байгаа сүүлийн үед. Шудраг гэдэг энэ зарчмыг л ойлгосон тэр улс төрийн нам улс төрийн хүчин л олонний дэмжлэг авна гэж. Юм хэцүү байж болно, хүнд байж болно. Гэхдээ юм шудраг байх хэрэгтэй. Өөрөөлсөн мөрөөлмөр. Тэрнээс баячууд нь болох тэр хажууд нь харж зогсчод ард иргэдийнхаа нуруунд дээр хамаг юм өрүүлчихэд явж байна. Тэгэхээр хамгийн энгийн жишээг сая 16 оны төсвийг та нар аваад үзээрэй. Хүнд байгаа хэцүү байгаа маш хүнд төсөв гэж байгаа. Хин дээр өрүүлж байгаа. Ард иргэд дээр л өрүүлсэн шүү дээ. Энд чи очих хэрэгтэй байсан эмнэлгийн үйлчлэгийг наслаа, сургуулийн наслаа, цэцэрлэгийн наслаа, хүүхдийн боломжуудын хөгтлөө, хүүхдийн мөнгөний наслаа. Энэс тэр баян чинэл хүмүүсээс хаана юу гэнэ авсан? Хинт ямар юм өрүүлсэн? Өрүүлээгүй шүү дээ. Тэгэхээр ийм байхад бол юм явахгүй. Хэрвээ ард түмний дэмжлэг аваад энэ улс орныг цааш нь удирдах явж байгааг явъя гэж хүсч байгаа бол тэр улс төрийн нам бол айгүй шудраг байх хэрэгтэй. Болохгүй юм болохгүй байх гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Бүр нэр заагаад хэлж чаддаг байх хэрэгтэй. Тэр лидерүүд нь өөрсдөө айгүй шудраг байх хэрэгтэй. Өөрсдөө хязгаарлаж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө өөртөө үнэлт өгч чаддаг байх хэрэгтэй. Тэрнээс нэг ганц хоёрхан юм илэнгүүтэл ярвахнаал тэгэл уйлж дугаараар арилж чарлал эсвэл PR компани байгуулад өгөөд байдаг бол тэр хизээч явахгүй зүгээр өнөө маргааштай хүний нүдийг бол өөрч болох л алстаа бол тийм бол явахгүй л гэж болгож байгаа. Тэгэхээр энэ олон улс төрийн намууд дотроос хэн яг жинхэнэ зарчимтай байж чадах нь хэн шудраг байж чадах нь тэрийг хэрэгжүүлж чадсан хүн би одоо тийм улс төрчил манай Монголыг л ирээдүйд авч явах байх л гэж бодож байна. Тэгэхээр бас нэг юм бодогдоод байгаа зүгээр бас
бас нэг амьдралын туршлага гэж ер нь байдаг юм байна. Яаж ч утсан гэсэн. Ямсруугаа яг сайн мэдж байгаа. Тэгээ 90 онд бид нар анх гарч ирж байхад зүгээр одоо бодож байхад ямсруугаа энийг л сууж идэг гэсэн. Би өргөөхөд бүүл энерги байдаг байхгүй зүгээр л хаацлаад байдаг. Тэгэл хаацлах тусмал доошоо шаварцуугаад байдаг. Хэрдөө урагшилдаг. Тэгэхэд ямсруугаа хажуунаас нөрж ирээд гүй чи наадхаа загсан. Наа чи нэг чулуу ивчих, нэг мод ивчих гэдэг энэ амьдралын туршлага байхгүй юу? Хаар хөлдөх гэдэг ихт чинь бол орил чарлаад гүгээд байгаа ч зүгээр аль усын насгачихл гэж хэлэх л ёстой байхгүй. Би зүгээр их энгийн жишээл авч байгаа. Гэхдээ энэ бол их чухал зүйл юм. Тэгэхээр тэр нэг зарчимч чанар тэр шудраг байх. Тэгээд тэр нэг ахмад үйтэйгээ энийг холбож өгөх тэр нэг үгийн сонсдог байх, хүндэлдэг байх. Энэ л ер нь манай Монголын л төр шүү дээ. Тэ миний л ойлгодог л төр шүү дээ. Тэрнээс тэр саарл байсан ч бас биш юм аа. Та хоёрынхоо хэлсэнтэйгээ санал нэг байна. 16 он бод үнэхээр шийдвэрлэхэн гол харах зүйл бол шударга. Даанч харамсалтай цаг үлдсэн. Одоо сонгууд артлаа. Улс төрийн намууд өөрийнхөө ингээд намуудын тухай хуулийг шинжилээд энэ шин зохион байгуулалтаараа энэ шударга зарчмыг хэрэгжүүлэхэд ийм төвшөнд хурж сонгуульд оролцсон гэхэд цаг бараг үлдсэнгүй дээ. Энэ үйл харамсалтай. Тэгээ миний бодоход бол Монгол төрд одоо 2 дахь хэгний хөдлөх цаг болсон болов уу гэж боддог. Энэ бол төрийн ажлыг мэддэг, төрдөө ажиллаж байгаа, олон түмнийхээ гүнд ажиллаж байгаа. Энэ манай сумын засаг дарга нар эдэн дотор 2-3 өргөн эрхийн хугацаанд ажилласан, сайн ажилласан улсууд аймаггүй хотуулууд байна. Энэ магадгүй яам гадрууч сайн улсууд эднийг гаргаж ирэх хэрэгтэй. Энэ хүмүүсийг ингээд дэмжиж үүдэн гаргаж ирэх юм бол бид нэгдүгээр хуулиа мэднэ. Яагаад өөрснөө барьж ажиллаж байсан. Хоёрдугаар нь амьдрал мэднэ эднэр. Ер нь тэгээд арга түмнийхээ хүсэл эрмэлзэл энийг л харж ажилдаг төртөө болохгүй бид байдлыг хүндрэх нь л дээ. Тэгээ миний бодоход энд нэг жижигхэн мөртөө том асуудал байдаг. Энергийн байн асуудал дарахлаа. Одоо улсын их хурлын гишүүд за дээр нь үндсэн хуулийн цэцгийн нэмэгдлээ. Засгийн газрынхаа нэмэгдлээ тэгээ цаашаа дархлаатай улсууд нэмэгдээд байна. Эдгээр маань юу гэдэг гэмт хэрэг хийгээд үйлдэл дээрээ баригдаг бол за ардун тушаад өгөхгүй гэж. Энэ хариуцлагын тухай хуулийг гаргачих юм бол энэ байхгүй болох байх. Гэтэл энэ хариуцлагын тухай хуулийг улсын хурл дээр гацаагаад байгаа юм. Өөр нэг асуудал нь юу гэдэг тэр мэдээж бид яаж амьдрах вэ гэдэг асуултанд л улс төрийн хүчнүүд нэр дэвшигч хариулт өгөх ёстой. За улс төрийн хүчнүүд нөгөө хуучин инерцээр одоо түрүүн ярьдаг шиг нарыг алган дээр чинь тавина гэдэг амлаад гараад ирнэ л дээ наад бол чинь. Би дагчид чухам юу амлах ёстой бид нар юу хийх ёстой. Хоёр нар тавина гэж хэлдэг. Ерөөсөө бизнесийнхэн байна шүү дээ. Бизнесийнхэн гэдэг чинь хоёр нүртэй. Сонгогчдын өмнө очлоо би та нарын төлөө зүтгэн гэж хэлнэ. Тэгээ сонгогдсон хоног бизнесгээ төлөө зүтгэн надад. Хизээч нэг нүртэй байхгүй нь бол хуулилтаа ертөнцийн жам гэх юм. Тэгээ хоёр нүртэй ийм улсуудаа өнөөдөр таниад хойшин тавих асуудал Монголд их чухалтай. Гэхдээ би дагчид юу бариж бид нар Монголынхоо нийгмийн ямар хэсгийг нь өөрчлөх яаж одоо хөдөлгөх вэ гэдэг тэрэн дээр нь л одоо тусалж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг л да. Юун дээр анхаарах вэ гэдгийг бид нар хэлж өгөх ёстой. Одоо жишээлбэл ингээд энэ том үрзэл энээсээ бид нар яаж гарах ёстой. Энэ чинь бидний үеийнхэн бол яг хөө ингээд зарим төрн дулган хоньны насгүй болж байгаа улсууд ингээд өнгөрнөд дараагийн үе тэрний дараагийн үе хүртэл барагдахгүй үр тавьчихлаа шүү дээ. Тэгээ энэнийг яах вэ гэдэг асуултанд оновчтой хариу өгж ирж болох. Мэдээж бид нөр Украин шиг очиод би өөрөө төлөхгүйгээ суугаад байж болохгүй шүү дээ. Шудар байх хэрэгтэй. Нэгэнт үр зээл тавьсан бол даржил таараад ирнэ. Аргаа олох хэрэгтэй. Зээл дарахын тулд бол үр ашигтай эдийн засаг хөгжүүлэх энүүн дээр анхаарах хэрэгтэй. Энэ замуудаа олох хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгээ ер нь нийгэмд хамгийн үнэтэй миний ойлголтоор
үзэл байдаг. Социалист нийгэмд бид нэр итгэж явсан. Тэр олон хүн би итгэж байсан гэж энэ бол үнэн. Гэтэл энэ маань буруу зам байсан учраас бид нар нэг л өдөр нэг л жил сүйрлээ шүү дээ. Ганцхан бид биш дэлхийн социализм төсчгээрээ садаад унтсан. Үзэлгээчүүд 3 оноохон бол ийм л зам руу оруулдаг л да. Тэгэхээр одоо зөв үзэл болох энэ улс төрийн намуудч хэрэгтэй, монголчуудч хэрэгтэй. Бид нар зөв үзэл дээр хүчээ төвлөрүүлж чадвал энэ байдлаас гарч чадна. Тэгж чадахгүй бол тэгээд одоо бусдын идэвш болоод миний бодоход бол нэг шинэ колоничлын дарамтанд орсон тэгээд нэг л хүн харахад нэг амьд юм шиг өгөөч юм шиг болсон тийм үндэстэн бас дэлхий дээр байдаг л да улс орнууд. Тэгээд бусдын тоглоом. Тэгээд засгийг нэг сар өдөөс олдог юм уу? Эсвэл хооронд нь мөргөл дүүдэг тэгээд энэ янз бүрийн. Энийг бол бид нар болох хэрэгтэй. Тэгээд миний бодоход монголчуудаа бид нар итгэдэг монгол хүний зориг төвчээр оюун ухаан бол асар их нөөцтэй. Зөв замаа олчих байхаа гэж бодож байгаа шүү. Саналыг байна. Саналыг тийм. Тэгэхээр саяны Бямсрангуй ярьсан юм дээр нэг зүйл нэмээд хэлэхэд хүний юм бол хүний юм байт юм байна шүү дээ. Одоо энэ 25 жилийн хугацаанд ер нь нэг юм ойлгож авах хэрэгтэй байсан бол энэ байгаа бах тийм ээ. Хүний юм бол хүний юм байт. Бид нар ямар дэлхийн ертөнцөөс өөрийгөө хаагаа зогсчих гэж байгаа ш. Хүмүүсийн төмпөндор бай гэж байгаа биш. Нээлттэй байлгүй яг уу энэ дэлхийн эдийн засгийн интеграцлж болтолгүй яг гэхдээ л хүний юм бол хүний л үт юм байна. Их хурж ирээд бид нарыг нэг сүрхий харж үзээд хөгжүүлээд үгүй гэж байдгүй юм байна. Бэлэн жилийн эмийн өнгөтэй үттэй минь утга шиг аваад явъя гэсэн санал бид юм ба шүү дээ. Энэ 25 жилийн хугацаанд маш тоо дарагдсан. Одоо юм сурах хэрэгтэй бол сурах бас. Энэ нөхцөлд бол өөрөө өртөл найдаж байна. Өөрөө өртөл найдаж. Энэ бас улс орныг ийм болгоход ялангуяа сүүлийн бас нэг 20 жил дэндүүх одоо барууныг хуулбарлах гэж баруунаас бүх юмаа одоо авах гэж их үзлээ л дээ. Гэтэл чи бид чи одоо хэдэн зуун хэдэн мянган жилийн өвдөөцийн төр ёс барих одоо Монгол улс шиг дэлхийн тэнд эзэнт хөрөн дахиад энэ дэлхийд бирээс бий болоогүй шүү. Цаашаа аягүй бий болох гэж. Гэтэл одоо ингээд судлаад үзэхээр зэрэг тэр манай их эзэн ер нь үндсэндээ маш өндөр одоо ёс суртахуунтай. Тэрний татах хүч сайтай. Тэр шударга одоо тэр чанар нь тэр эрд зориг нь нинжин нэгүүлсэнгүйс төрөний одоо гишүүний яриад байгаа тэр жодог байдаг юм уу? Өөрийнхөө удам судар нэр төрийг одоо дээдлэх байдаг юм уу? Үл хомхоор одоо гадныхан бичээд ерөөсөө дээр өдөр Чингис хаан их адуудын монголчууд ерөөсөө эрдэнэс мэдсэн юм суулгуулд зүгээр ань сайхан хэдэн морьтой байдаг. Аяа одоо нэг сайхан хөөрөгч байдаг юм уу? Ганс байдаг юм уу? Хэд утга байдаг юм уу? Нэг тийм одоо эмэгтэйчүүд нь тодорхой хэрэгслүүд ийм юмтай байсан гэл ингээд бичээд байдаг. Тэгэхээр энэ өвөг дээдсээсээ суралцах. Би бол ерөөсөө шүү дээ Монгол улсын хөгжил дэвшлийн бидний энэ хүнд замаас гарах юм бол өнөө өвөг дээдсийн маань хар авдардаг. Тэр хар авдраа уулж тэр ухаан, тэр сургамж, тэр бүхэнд нэг дүгнэлт хийгээд 16 онд одоо ирэх баригчид тэгээд тэндээс одоо сургамжаа гарах хэрэгтэй юм байна. Миний бол одоо боддгоор хамгийн түрүү ерөөсө 16 онд байгуулагдсан улсын их хурл шүү дээ. Монголчуудын ёс суртахуун гэсэн үндэсний том хөтөлбөрийг одоо улсын хэмжээнд хийлгээд тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бол биш хэрэгжихгүй хүрээ гэж байна. Адгийн наад зах нь одоо хүнсний зах дээр лиценз авсан зөвшөөрөл авчихсан нэг одоо худалдаач биш. Тэр жишээлхэд одоо шударгаан л бараага зардаг. Тэнд ловэрддэг. Тэнд хугацаа өнгөрсөн барьсан ийм хэрвээ тэгдэг бол ерөөсөө шууд манай тусгай зөвшөөрөл хүчинг болгох. Тэрийг хүч тэр тусгай зөвшөөрөл өхийн тулд ядахтаа нэг 14 хоногийн ёс суртахууны одоо энэ бүр сургалтын суугаад дүнгийн аваад ингэж энэ бүх салбар чи ерөөсөө ийм хөдөлгөөнд энд бол одоо шашин, улс төр, эдийн засаг ер нь энд хамрахгүй салбар урлаг, уран зохиол, хэвлэл, мэдээлэл бүх салбар дээр бид ингэж ижлэг гарч баггүй юм шиг. Бас энэ бол ерөөсөө өнөөдрийн энэ байдал бол ганц одоо хөрөх юм хэдэн эрх баригчдыг бас болгодог. Бүгд нь монголчуудын одоо тарих толгоонд бүгдэнд нь байна шүү. Энэ улс орны чинь хөгжил дэвшлийн бүх юм
та бидний сэтгэл дотор яваа шүү гэдгийг одоо бас бид ойлгосоо ирж байна да. Тийм нөгөө нэг алдартай үг шүү дээ. Өнөөдрийн их хурл бол тэгэл ямар ард түмэн байна яг л тийм их хурл байна шүү дээ. Тий. Ямар ард түмэн байна яг л тийм засгийн газар байна шүү дээ. Бид нарыг сонгосон. Яг ерөнхийдөө одоо чиг нь бид замаа шин сонголт хийх хэрэгтэй боллоо гэсэн жаалгаж байна л да. Чанарын нэг шин гарч ирсэн тийм ээ. Манайхан бол нэг сонин байдаг нь даяаршиж байгаа ертөнцөд гэж бид нэр ярьдаг. Үнэхээр энэ дэлхийд даяаршаад мэдээллийн нэгдмэл орон зай бий болоод ингээд зах зээл дээр ажиллах хүч мөнгөний урсгалууд ингээд том ороо гарч ирээд ингээд явж байна. Бид нэр энэ дотор нэг л зүйл болох хэрэгтэй. Өөрийнхөө үндэсний эрх ашигыг хамгаалж, өөрийнхөө үндэсний хөгжил дэвшлийг хийх чадвартай тэр үндэсний төрөл тэр тусгаар тогтнол тэр хөгжил дэвшлийн баталгаа үүсч чадна. Тэгэхгүй бусдыг дагаад бүх юм асуулт тавьчихад одоо ингээд суугаад байх юм бол өстөөс ямар юм хэлдгэр өнгөтэй юм чинь өшөөхөн гадаасалж байгаа даалгуулаад байгаа шүү надад тэгж л хандаж байна. Эрдэнэ төлөвлөрөхэд энэ чанхан орон сууцтай сургуультай тэгээд дэд үсттэй хот байгуулж байна. Гэтэл одоо оюутнууд гол юу вэ? Юу ч явах ажилчтай нүүдлийн байдлаар аваачаад тэгээд ингээд явж байна шүү дээ чинь. Иймэрхүү байдалтай байх жишээтэй. Тэгээд ер нь үндэсний төрт улсаа бид нэр төрөө бэхжүүлээгүй цагт энэ дэлхийн ертөнцид бас өөрийнхөө амьдрах орон зайг олж чадахгүй дээ. Тэгээ энэ тал дээр монголчууд бодох нь зайлшгүй. Ер нь тэгээд бидний хамгийн гол анхаарах нь үтээх чадвар. Бид нар баялаг үтээж тэрнийг хэрэгжилж амьдрах ёстой. Одоо сүүлийн үед Монголд маш их хүчтэй явж байгаа нэг ухуул бол ерөөсөө мөнгө шүү дээ. Тэгээ энэ бол юу гэхдээ тэр хэрэглээний сэтгэхгүй. Энэ бол зүгээр шунлын сэтгэхүйг угшуулж байгаа. Тэгээ ер нь сайтуудаар харахад бол мөнгөний урсгал, мөнгө орж ирлээ, мөнгө гэдэг юм яриад байдаг. Гэтэл би өөрөө юу хийж чадаж байна вэ? Гадны хөрөнгө оруулалтыг бид нар дэмждэг л дээ. За яг ажиллах хүч ажлууд нь нэмэгдэл хоригдлоо юу болгоно. Технологи орж ирдэггүй. Миний бодоход ер нь гадны хөрөнгө оруулалтаар Монголд орж ирсэн технологи гэж ховроо хаад. Тий. Дандаа түүхий дээр ингээд анхны боловсролд хамаг гортой бохрын Монголд үлдээгээд бусдын аваад гардаг шүү дээ. Ариш ширдэм байгаа, хүдэрчдэм л байгаа. Тэгээ энэ чиглэлээр өснөө юмаа хийж сурах. Ийм бодлоготой төрөл Монголд хэрэгтэй. Энийхэд бол одоо монголчууд зүтгэх цаг болж дээ.